За өнөөдөр хагасаа өдөр юм чинь хөгжилтэй зүйл юм гинэ. Тэгээд манай дүүнэр бичгтэйгээ хамт байгаарай. За босоод ирлээ ирв сайхан танартай нэг жижигхэн зөвлөгөө өгөх юм гэж бодлоо. Хүүхэд өдөрт нэг өндөг идэх хэвээр, том хүн хоёрыг идэх хэвээр шүү. Чансан шарсан хоёлоо болно. За одоо гараад богдуул руу явчих жоохон агаар амсгалдаг юм уу? Энэ хотын агаар чи өмхий нагаар юм аа. Эрүүл мэндэ бодороо дүүнраа. За ууланд гарахаар бас арай сайхан болоо явчихдаг шүү манай дүүнэр. 7 хотогтой ядаж нэг ууланд гарчиж байгаарэ та нарт л сайн шүү дүүнраа. За одоо л жинхнээсээ хөгжлтэй зүйлээ хийж эхлэндэ. Тэгээд манай дүүнер ахыгаа дэмжиж лайк, subscribe хонхоо дараад өгөөрэй. Манай дүүнерч бас мундаг дүүнер штэ. За ёстой гоё газар байна шүү. Та нар бас иймэрхүү газар ирээд сайхан тоглож байгаарэ. Гар утас компьютерээс жаахан холдож хөдөлгөөн хийвэл бүр гоё шүү дүүнераа. За дүүнераа, одоо нэг челленж хий. Энэ саадыг хэн хамгийн хурдан туулж чадах вэ? За энэ ч амархан юм байна гэж утсан чи. Золиг гэж. Гэхдээ зүгээр баг сурна шаа. За дүүнраа, одоо жоохон бүжиглэе. Хөдөлгөөн хийж байвал амьдрал илүү гоё болчих шүү. За сайхан тоглолцлоо. Одоо жоохон хоол идэж амрая та. Тоглосныхаа дараа сайн хоолж байгаарай шүү. Ирч хүчээ нөхөх хэрэгтэй шүү дүүнраа. За өнөөдрийн бичлэг ингээд дууслаа. Таалагдсан бол лайк, subscribe дараад хонхоо дарахаа битгий мартаарай дүүнраа. Дараагийн бичлэгтэр уулзъя.